Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13 хорооны 45 байршилд үүсмэл орон хур хогийн цэг байна. Дүүргийн засаг даргын А-доров 316 дугаар захирамжаар хур хогийг цэвэрлэх ажлыг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд тусгай зориултын 13 автомашин, 3 ковш, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 баригад тус үүсмэл хогийн цэгийг цэвэрлэх ажил эхэлж байна. Өнөөдрийн байдлаар 26-41-р хорооны хур хогийн цэг дээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 63 ирээсээр 380 гаруй тонн хогийг зайлуулж байна.